дэлхий ногоон их орон энэрэнгүй сэтгэлээр биднийг тэрсэн. Эрдэс шороонд нь өрн соёолж, ингүй хөх тэнгэрт нь шууд жиргэн. Уусын оргилд наран мандаж, усны тунгалагт сарна гэдэг. Уужим хээр талтаа салхин үлээж, унган байгаль нь үнрээ шингээдэг. Их дэлхий минь ээж шиг энэрэнгүй, ингүй сайхан сэтгэлтэй өглөгч дэваажин. Агаараар дүүрэн амьсгал бэлэглэж, ам бүхнийг тэжээсэн шидэт болог их болог. Усаа харамгүй урсгаж биднийг тэтгсэн, урмал модоо ургуулж нүмэрлсэн, уусаа түшиг болгон тайван байлгаж, учирсан бүгдийг ууж сэтгэлтэйгээр аргалт. Нарт харваа гэрэлтэй байлгаж, авчис сэрчгэн салхийг илгээсэн их дэлхийгээ бид хайрлая. Бид юу хийх ёстой юм болоо гэж үү? Хогоо дахин боловсруулж ангилж ялгах, хоол хүнсний хог хаягдлыг бууруулах, хуванцар сав болон нэг удаагийн хэрэглэнээс татгалзах, мөн ус цахилгааны хэрэглээгээ танан усаа хайрлаж хэмнэх, цахилгаанаа ашиглахгүй байгаа үедээ тогийг нь салгах, ногоон бүтээмж байгуулалт босгож мод тарих, услах эдгээр зүйлсийг бид бүгд хийх ёстой. Тагтуртай амьдралын хэм маягийг хадгалж хамтдаа их дэлхийгээ хамгаалцгаая.